таны хүүхэд YouTube эсвэл TikTok ямар нэгэн сошиал платформ дээр та хэдэн цагийг зарцуулаад байгаа, юу болоод байгааг мэдгүй бол энэ бичлэг танд яг хэрэгтэй шүү. YouTube-ээс хэвлэх эхэлцгээе. YouTube-ийн settings хэсэгний Family Center гэдэг хэсэг байгаа. За энэ дээр дашуу түүхтийн аккаунтыг нээгээд өгч болно. За эсвэл өсвөр насны аккаунт нээж болно. Яг нэг тухайн хэдэн сарын хэдэн төрснөөрөө яг ямар англи руу орчиж байгаа юм бэ гэдгийг нь бүгдээрээ YouTube дээр өөрөө бэлэн байгаа гэсэн үг. За тэгэхээр тухайн хүүхдийн насанд зориулсан одоо контентуудыг YouTube-ээс өөрөөсөө цаанаасаа санал болгож байгаа гэсэн. За та юу гэхээр та time management буюу хэдэн өдөрт хэдэн цагийг яаж зарцуулаад байгаа юм бэ гэдгийг харах боломжтой. За дээрээс нь хайлтын системийн асаах уу унтраах уу гэдэг иймэрхүү одоо тохиргоо буюу дөрөвний хэлсэнчлэн та зөвхөн дашбордуудыг хянах боломжтой гэсэн. За яг үнтэй адилхан TikTok дээр бас байгаа settings хэсгийн family sharing гэдэг хэсэг байгаа. За энэ дээр та parent юм уу, teen юм уу, яг энэ аккаунтыг аль нь ашиглах юм бэ гэдэг next гэдэг товчиг дарахад та танд scan унших хэсэг гараад ирнэ. За энэ дээр та хүүхдийнхаа одоо тухайн TikTok-ийн аккаунтыг уншуулад тэгээ яг мөн үнтэй адилхан та time management буюу хэдэн цагийг хаана яаж зарцуулаад байгаа юм бэ? Юу үзээд байгаа юм бэ гэдгийг нь хянаад хайлт систем нь унтраахгүй юу гэдэг тохиргоонуудыг та хийх боломжтой гэсэн. За тэгээ хичээл эхлэх байгаа юм чи хүүхдүүдийнхээ сошиал хандалтуудыг хэдүүлэх хянаад хичээл хийх илүү тус болцгоё. За тэгээд өөр ямар технологийн жижигэн типүүдийг сурмаар байна, мэдмээр энэ доор бичээд тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.